За найзын уулзалт контентын энэ удаагийн дугаар сайхан байгаль дээрээс та бүхэндээ хүрч байна. За ягаад тэгэхээр би өөрийн өсөж төрсөн нутаг болох Төв аймгийн Баян Чанбан суманд Унган багийнхаа найзтай уулзахаар ирсэн байна. Тэгээд за сайхан үйлчж байна найзаа. Сайхан үйлчж. Аха. Өнөөдрийн уулзж байгаа найз маань Төв аймгийн Баян Чанбан сумын засаг дарга Гамболтын Ариун бол гэдэг найз маань байна. Найзаа өнөөдөр бас ингээд нөгөө морин дээр байж хахад нь очоод уулзлаа ямар сайхан юм бэ? Нутаг орондоо ирээд нутаг орныхоо бас нэг агаарыг амсгалаад бас нэг морь унаа жоохон шогшоод хөдлөөд алхаатглаа. Монгол хүн болгонд одоо морины хоббитай мороор амсгалдаг. Миний нэг жишээ одоо миний нэг сайн төгсөн адуу байдгийн. Тэгээд тэр маань өнөөдөр яг услаад бас нэг сайхан хямраа сэргээч игээд имэйл хазаараа тохоод унж явсан. Тэгэл таарлаа. Нутагтаа ирээд, уул усандаа ирээд, голын чимээ чагнаад ингээд суусан ч юу нэвтрүүлэг болох вэ гэдэг шиг. Бараг зүгээр гоё ингээд амрыг гэдэг шиг. Яасан сайхан үйл болж байна тий. Үеийнхэн сар гэж. Аха. Гамболтын Ариун бол гэд найзтайгаа цэцэрлэгт байхасаа өдийг хүртэл найзалж байгаа найз. Тэгээд манай Ариун болд хэлдэг юм. Үлгэж явж байгаад мөргөлдөж танилцсан найз, шороо идэж өссөн найз л гэн тий. Үлгэж явж байгаад мөргөлдөж танилцсан бол одоо би нэг сайн санахгүй байгаа. Гоо та саналгүй. Билгүй яг одоо битэр чинь цэцэрлэгээс ахуулаад цэцэрлэгт дуу шүлэг бүжгийн тэмцээнд ингээд ороод. Тий. Тэгээд миний тийм авьяас гэж ямар юм байх вэ? Нөгөө ард нь пончон болдг юм уу, юу болдгийг тэгэл нэг зогсчл байсан баг. Бид нар чинь нөгөө боловсролын терроризм гэдэг яриад байдаг шүү дээ. Тэрэнд өртцгөөцөө Монгол бичгийн аагаа заалгаж ирсэн хүмүүс. Тэгтээ бас манай анги чинь дажгүй амжилттай байсан. Янжаарлаа гшээ ангид байхад улсын Монгол бичгийн олимпиадад ангиараа 3 дугаар хайранд орж исэн тий. Бага ангид байхад чи санаж гинөө нэг за вайлс иргэдэг хүүхдүүд байна уу гэсч хоёулаа гараад л үрнэ. Жигтэй хэрэг хэдлүүр тэр бүр яагаад чи надад бүр тод үлдсэн байдгийг сайн чадахгүй яж ажил хоёулаа зүгээр жигтэй хин ингээл эргэжээс өөртөө ихтэй гэж тий. Гэхдээ одоо тэр чинь бүр багаас нь эхлэх юм бол тань урлагийн хүн шиг би бол урлагийн хүн шиг юм яриад яах вэ зүгээр. Өөдөө баг урлагийн хүн байсан юм шүү. Тухайн үед чинь ингээл Эрдэнэ засаг Одмоо Ариун болд Хамбаатар гэл ингээл цэцэрлэгийн хэдэн дууж үжгэлдэг хүмүүс чинь нийлүүлээл энэ хөдөө багуудаар дуулаад ирсэн шүү дээ тий. Нөгөө машинтай очиод машин дээр нэг хэвс байгаа л дуулуулаад наадмын талбай дээрсэн дууж үжгэлүүлээл энэ цэргийн ангид очиж дууж үжгэлүүлээл тий. Тэгэл хэлсэндээ ямар ч хэлсэн. Яг хүмүүс нөгөө ингээд нэг юм хайрлаж өхөөрдөж л хүлээж авдаг гэсэн. Тэрнээс бид нар нэг жигтэй авьяас чадвартай даач юм уу. Тэгтээ би чинь бас цэцэрлэгээс баг урлагаар авчихсан байна. Тэгэлгүй та бол одоо үндсэндээ ингээд цэцэрлэгээс ахуулаад одоо шүлэг одоо бараг 10 жилийн он болоо илгүй тий. Он болсон шүү дээ. Эхэндээ би чинь нөгөө шинэ он болдог байлаа. Сүүлдээ жоохон гөгшрөөд ирсэн дандаа хуучин он болоо жоохон хөлтөд нь шинэ он болоо явчихж байгаа чинь. 10 дугаар анги Монголоос
хуучин болно шүү дээ үгүйс. Манай харин болт чинь тэгтээ хүүхд байхдаа бүр их сахилгагүй хөдөлгөөнтэй цэцэрлэгтэй байхад хүүхд байсан юм да. Тэ. Ястал нэг өргөний өт гэдэг шиг сахилгагүй хөдөлгөөнтэй хүүхдээс ч одоо бүр ингээд сайхан нам суугаад, нам байгаад хэлж байгаа ярьж байгаа нь бас нэгийг бодогдуулахаар тийм байгааг харсан чи ингээд бүр хажуунаас нөрөг өө гэдэг байгаа биш гэдэг. Яагаад ер нь одоо ингээд сум орон нутагтаа ирж ажиллах болсон бэ? За би бол яг өөрийнхөө хүсэл сонирхлоороо мөр малаад агаад мөн дээрээс нь одоо энэ сумынхаа бас энэ хөгжил дэвшилт бас нэг өөрийнхөө чадах шинээр хов нэмрээ оруулъя гээл иймэрхүү бодлоготой зорилготой ирсэн өөрөө бол Улаанбаатар хотоос гэсэн үг шүү дээ. Сургуулаа төгсөөд Улаанбаатар хотод ажиллаж хагаад сайхан морь хурдлал эхэлсэн. Сайхан төрүүлэл эхэлсэн. Тэгэл өглөө ажиллаа тарчаал оройн ингээл наашаа чаашаа ингээл бараг жил хэрэтээ явлаа. Ойрхон болохоор бас яваад исэн баг тий. Ойрхон болохоор. Тэгжээс нэг юм итгэн. Би чи ер нь яагаад хөдөө амьдраад мормолоо наанцана гэж байж болдгүй юм. Хажууд нь яагаад байж болдгүй юм? Заавал ч үеийн бүглэр тагдрал ингээл би чинь тэгэхээр үе чинь бас нэг улсынхаа ерөнхийлөгчийн хажууд ажиллаж байлаа шүү дээ. За дараагийн би одоо ингээ хөдөө явлаа одоо болохоо байлаа гэж тэр хөдөөний л хөдөөнөл амьдрахгүй тэр нь болохоо байлаа. Чи одоо ямар ачи юм яриад байгаа юм бэ? Энэ хүн болгонаа ажлын чинь төлөө одоо ингээд залуучууд тэмүүлж тэмцэж ажиллаж явах чинь чи гарлаа гэдэг. Одоо ингээд явъя гэж яддаг хүн байж байдаг. Тэгээ бүр ингээд магадгүй хүмүүс чинь ингээд нөө дэвшээд өөр ажилд явах гэдэг шүү дээ. Тэгээ бүр сум руугаа явлаа гэж яддаг тий. Өөрөө мэдгсэн тэгэл өөрөө мэдсэн. Өөрөө мэдээл нааш ирсэн тухайн газрын дарга чи нөхөр минь цаат хүмүүстэйгээс уучраа ярьсан уу чи гэдэг жоохон дээд даргаас жоохон жиргсэн маягтай. Уучраа олцсон одоо дарга минь би хөдөө явъя гээл. Тэгэл наашаа суманд ээж ажиллаж амьдэрсэн да. Би урд нь айрамч ажиллаж байлаа. Бас ингээд хүчний байгууллагууд ч ажиллаж байлаа. Тэнд ерөөсөө надаас ямар сэтгэл гардаг байсан юм бэ? Сэтгэл. Өглөө би 9 цагт ажилд очих ёстой. Орой 18 цагт тарах ёстой ч юм уу те. Энэ хугацаанд нэг үр дүнтэй үр дүнгүйгээ өөрөө ч мэдрэхгүй явж исэн байгаа байхгүй юу? Ерөөсөө л яг нэг юм өдөр хоног нэгэн хэвийнээр ингээд автагдаад хийх ёстой юм аа л хийгээд үргэлжлээл явж исэн. Сумандаа ирсэн чинь ерөөсөө л ажил аваад маргаашнаас нахвалал бараг л за одоо яах вэ? Сумынхаа хогийг цэвэрлж эхлэе гэл ингээл хогоо цэвэрлээл сумынхаа хогийг манай сумын чинь сумаараа гарч ирээл хогоо цэвэрлээл тэгэл тэгээ хогноосоо эхлээл ажилласандаа бид нар тэгээд сэтгэл маш их гарна. Ялгаа нэрсөө тэр ирсэн хойно ингээд ажиглаад хараад байж хахад Монгол орондоо яар нийтлэг харагдаж байгаа гэж миний төсөөлж байгаа юм бол энэ аймаг сум орон нутагтаа энэ залуучууд яагаад очиж ажиллахгүй байна вэ? Боловсон хүч яагаад бүрдэгдэхгүй байна гэдэг асуудал байгаа байхгүй юу? Төрийн албанаас одоо ингээд ийм ажлын байрууд гэдэг хөдөө орон нутаг битүү онгорхоо. Ерөөс ажлын байр нээлттэй байж идэг. Миний хувьд бол одоо олон залуучуудаа уулзж үзсэн л дээ олон хүмүүсийг нааш нь татгаж үзсэн. Сэтгэл зүйн ерөөсөө сум гэдэг нэг тэр доор байгаа юм шиг харагдаад байгаа юм шиг тий. Суманд очихоор зэрэг одоо ингээд доошоо орчих гот юм уу? Тэгвэл надад илэрхийлж байгаа юм тиймэрхүү. Ээж аавын цахаас нь буурах гэдэг юм уу? Нэг л жоохон суманд очиж боломгүй л болчиход байна. Яг ясам дээр суманд амьдарч байгаа усудаас илүү амжиргаа амьдрал бол Улаанбаатарт бол сайнгүй л байгаа. Тэгээд тэр төвшөрд бүгд тэрийг л яг эвдээд өөрийгөө бүрэн илэрхийлж чадахгүй тэр эцэгээс өгсөн тэр сайхан өгдгийг биелүүлж чадахгүй явж байгаа үндсэн шалтгаан бол одоо сумандаа очиж аймагтаа очиж ажиллаж чадахгүй байгаа л гэж би ер нь хардгийг шүү. Тэгтэл эн чинь өөрөө яг мөн чанартай сум орон нутаг гэдэг чинь гараал бие бинийгээ тарина. Уруудаал одоо юу гэдэг өксөөл ерөөсө бүх амьдралын суман дээр байж идэг. Амьдрах одоо яг энэ цаг үеийн Монгол оронд бол хамгийн их хөгжих боломжтой хамгийн их амьдрах таа танилцалтай газар бол сумууд шүү. Сумд аймагуд ер нь бол за яг одоо тэгэл одоо сумандаа байгын энэ минь термин гэл одоо байгаа усудаа хам чимээл ажил дүрэл таваад ингээ явна. Энд чинь хэцүү цаанаа нөгөө төрийн албаны өндөр босго байж байна. Шалгуур цензур нь байж байна. Чадах хамгийн гол нь чадах. Энэ бүгдээр нийлээ сэтгэлээ гаргаж ажиллах газар гэж шал өөр. Одоо аягүй сайхан инженерийн мэргэжил эзэмшчихэд Улаанбаатар хотод зүгээр тайзны одоо монтаж хийн гэнэ ингээд нэг юм гэрэлтүүлгийн ажлыг явж явах жишээ нь.
Тэгээд ийм хийж ягаар чи суманд хэрэгтэй инженер штэ суманд очиотгоо чи суманд одоо хамтраад над мэдсэн юмнаас сайхан ингээд хамтраа явъя л дахиад зэрэгэл. Суманд очимоор л арай болоогүй. Хотод юу вэ гэдэг юм би. Яг олсон ч юм алга бий болгож байгаа ч юм алга. Суманд очиод арай л боломжгүй болчиход байна гэдэг. Би бол одоо энэ нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүст бол одоо хэлмээр санагдаад байгаа байхгүй. Хэл санагдаж байна одоо. Нутагтаа очиж суманд очиж одоо энэ фэйсбүүкээр янз янзын залуучууд одоо ховдод чичоод амьдарч байна тий. Хөдөө сайхан амьдрий гэл ингээл гарч байгаа залуучууд байна шүү дээ. Тэгэхээр одоо ста нэг байраа зараад баян жанам дээр амьдраач л гэж би бол уриалмаар байгаа ер нь бол. Баян жанамаас сум их тийм байгалийн тогтц үзэсгэлэнтэй сайхан газар тий. Устай, уултай, модтай, хадтай гэдэг ер нь байхгүй юм байхгүй тий. Ер нь байгалийн тогтолцоо бол одоо маш сайхан агуулмжуудтай кино зураг агуултууд их хийжсэн. 330 сумаас 327-д ордог ийм жижигхэн сум. Улаанбаатар хотоос 68 км-ийн зайд оршдог. Социализмын үеэс ахуулаад ерөнхийдөө эн чинь засварын бааз гээл одоо хүн их өвөрдөг их замын газар шүү дээ. Энэ сүүж бол одоо үнэхээр усан тунгалан ариухан эрүүл мэндэд сайхан. Сүүлийн үед бол одоо энэ сахар гэдэг өвчин ихсээ тэр нь бол энэ усыг бол ер нь уух гэж бол их хэрдэг болчихлоо. Манай сумынхын өглөөд наашаа алхаж ирэл ууж байгаа одоо. Оо за. Энэ амыг хаагаад ингээд наашаа бас нөгөө машин тэрийг хамаагүй оруулахгүй болчоор бас зүгээр юм тий. Энийг одоо сумын сургуулийн 70 жилийн яваар хаа. Энэ доогуур энэ чулуун бетонуудаар хаасан юм билээ. Тэгээд энэ булгийг бас дээш нь хашаажуулж бариад ингээд бас амхандаа хамгаалах гээд үтсэн юм билээ. Тэгээд бид нар бол яг энийг машин тэрэг орохооргүй хүн явуулж байгаа алхаад очих гээд ингээд доох нь бүр ингээд машин орохоор бүр хаагаа ицсэн. Энэ манаас үр дөнгөө өгөөд бас одоо 3 жил гарсан болж гинөө. Ер нь энийг ивдээд ингээд орж ирж байгаа юм байхгүй аюусаа хохомсартай юмас. Тийш дээ одоо тэгээд хүмүүс жайл болохоор хомсартай болоод хогооч гэсэн хаяхгүй байгээ те би бинийг уриалаад хогоо түгээд ингээд байгаа харагддаг шүү. Хөөш хэдэн жил болчихоо сумдаа ирж амьдраад. Би 14 оны 6 сард ирээд сумдаа ирээд нэг сайхан өөрийнхөө орон зай гэр орон сууц юмнуудаа барьж аваад 15 оны 8 сард сумдаа 5 газрын дараагаар ирж ажиллаа. Тэгээ 20 оноос хойш засаг даргын ажлыг хийгээд ингээд тасралтгүй сумдаа одоо 9 жил ажиллаж шүү. Хотод бас ерөнхийлөгчийн комиссар байсан хүн тий. Тэгээ гадаа дотоод тэгээд ерөөсөө аялал юу байдг юм бүхэл юмд нь явдаг байсан хүн гээд сумдаа ирээд амьдраад ингэсэн чинь нэг тийм намгүй ментер санагдсан. Яс яах мэдрэмж нь ямар байсан? Би бас азтай хүн юм. Сум дээрээ аавынхаа хажууд өөрийнхөө амьдрах орчинд бий болголоо. Хөрш маань аавих. Тэгэл гараал хаашаал харна бүгд таньдаг болсон. Хүмүүсийн амжиргаа, нутаг орныхоо байршил, жалга гууны өвсний гарц гэл одоо мал аж ахуй гэл одоо энэ тариалангийн салбар, өвлийн бэрхшээлтэй иргэд гэл цэцэрлэг сургууль, тэг политехникийн коллеж гэл одоо манай сумд байдаг бүхэл юмнуудаа ер нь бол мэдчих. Юмнуудаа мэдчих болохоор зэрэг хийхэд, ажил хийхэд бол ерөөсөө маш их ирч ундарч идэг. Тэр болохгүй байгаа, энэ болохгүй байгаа, энэ болохоор байгаа. Ингээд энэ маань бас одоо ингээд явж байгаад ирсэн шүү дээ гэл ингээл. Юмнуудаа мэднэ гэсэн дээр ярихад одоо жишээ нь яг сумын хүмүүс мэднэ л дээ. Чи тэгтээ нэг тийм бүр ингээд мэдхийн дээр мэддэг тийм байхгүй юу ер нь бол. Би одоо чи түрүү яран дээрс хөдөлгөөнтэй хүүхд байсан гэж. Би ерөөсөө хүүхд байхдаа ерөөсөө ингээл энэ л нохоо гөлөг дахиа шоу тэр хайд ерөөсөө надад орохгүй байдгүй байж. Тийм үү? Тэгэл байх үү гэж. Би дараахан байсан ч үгүй. Ерөөсөө орохгүй байл байхгүй. За. Тэгэл айлаар ингээд ёстой нэг ээж намайг тэгдэг байсан. Гэхдээ миний хөө мөн айлч хүн шүү гэдэг. Чи ямар их ажилтай байсан би завгүй те. Ёстой нэгтгэж завгүй хоёр дахь завгүй. Одоо чинь сайхан усуд бол байж л шүү дээ сумдаа сайхан амьдрал. Бас шин сүршлүүд бас байна. Манай сум чи ерөнхийдөө Элдэнгүүний ушуу гээл одоо Түшээт хаан аймгийн Элдэнгүүний ушуу. Тэгэл явсараагаал
замт нэгдэл болоод тэгэл баян чанан болоод тэгэл энэ хооронд чи ерөөсө хүмүүсийн сууршил гэж байгаа юм. За 20-д оны сууршил гэж байгаа 1950-аас 60 оны сууршил гэж байгаа юм. 74-өөс 80 оны сууршил гэж байгаа юм. Тэгэнгүүтээ явцаагаад 98-аас 2004 оны сууршил гэж одоо энэ сум дээр дийлэнх амьдарч байгаа улсуудын сууршил нь энэ онууд дээр ирсэн байдаг. Би ч бас энэ сумын хүн байдаа дүнтэй уулзаж 5-3 үг солино. Бас их ам сайтай байлээ. Тэгээ би бас сонсоод баярлжлаа. Ариун бол бас сайн ажилласан, нэлээ юм хийсэн гэж хэд үнээс сонссон шүү. Замбраагүй болгосон газрын асуудлыг Ариун болд маш их зэгцэлсэн. За магадгүй тэрнээсээ болоод ингээл нөгөө зэгцлүүлж байгаа хүмүүс нь одоо дургуул байх гэдэг шүү дээ. Манай аав чи өөрөө мэдэн шүү дээ, байгаль орчны улсын хяналтын байцаагч байсан. Тэгээ намайг Мацэлтныхаа ард ус суулгаж аваад л эргүүл тойруулганы ажилд их явдаг. Тэгээ аавыгаа дагаад энэ байгаль орчны чиглэлээр сумаар их явдаг байсан учраас сумынхаа энэ гууж халах байршлуудыг ер нь сайн мэдчих. Тэгээ ажил аваад эхлэхэд энэ сайхан газар, энэ газар хизээдээ ийм хүний гарт очиждаг байна. Хизээдээ ингээд авчдаг байна. Тэгээ хуулийн дагуу юу хууль бус олголт үгээл энэ төр тэгээ дүн шинжилгээ хийгээл тэрэн дээр ажил бүр явагдаад эхэлж байгаа юм л тэр ингээд. Манай сум чи юм байдаг байхгүй юу? Жишээ нь тариалангийн талбайг аваад үзье. Тариалангийн талбай ерөөсөө л 3700 тариалангийн га талбайтай. Энэ бол одоо юу гэдгийг зүгээр одоо нэг жүжигчний зүгээр нэг багшаархан жүжигчин бол одоо сэлэнгэд иймэрхүү хэмжээний тариалангийн талбай эрхлээл амьдраа явж штэ. Энэ 3700 га дээр чинь гэхэд манай сумын үндсэндээ 600 орчим иргэн аж ахуй нэгж. Ажил амьдралаа залгуулж явж штэ. Залгуулж явж байна. Энэ 600 дотор нөө түрээсэлж байгаа зүйлсүүд байна, төр тааж байгаа зүйлсүүд байна, өөрийн зүйлсүүд байна. Тэгтэл энэ 3700-г чинь 2000 нь гадны их тодголтой. Одоо тэрийг юу гэхээр зэрэг Улаанбаатар хотод хүмүүс амьдардаг, Хинтийд өмнө говьд амьдардаг, гадны сумд, гадны аймагт одоо бусад аймаг сумдад ажилладаг ийм усуд энэ тариалангийн талбайг эрхэлж байна. Одоо яг сумдаа ажиллаж амьдарч байгаа 4200 одоо 71 хүн байна өнөөдрийнхоор статистикээр. Эдгээр маань одоо ерөөсөө 1700 га дээр л тариалт гэдэг юмыг л одоо эрхлэх гэж үзэж штеп. Тэгэхээр энэ чинь жоохон талбай. Улаанбаатар хоттой ойрхон. Тэгээд бид одоо яах гэдэг юм хөө зэрэг аштуулын коэффициент өндөртэй ургамлыг л тарах нь бидэд гол нөхгүй. Манай Баян чанар сум ч одоо үндсэндээ 61000 гаатай. 61000 гаагаас 18000 га олгуул цохих, өмчлөх, эзэмшлэр олгуул цохих. Одоогоор бол манай 27000-д хүрсэн. Одоо үндсэндээ нэг бүтэн ирэх гэдэг шүү дээ. Олголт нь гитэрсэн. Олгож болохооргүй нөхцлүүдэд олгож байна. Одоо уул хаадад одоо юу гэдэг ингээл те. Тэгэхээр эдрийг нэлээ хомж ингээд газрын асуудлуудыг бас ингээд сайн багтаа хүчинд бас шийдвэрлээд. Тэгээ энийхээ бас заримдаа пенг даахгүй олон шүүх хурал шүүх цагта прокурор авилгатаа тавьчих гэдэг явлаа да тэгээд би ч хамааг бас одоо хүүхэд байхаас ч мэддэг найзалж хөрөлжсэний хувьд их алсын хараатай юм даа одоо бүр ойлгож байгаа байхгүй 10 жил байхад хэлжсэн ганц хоёр өгнө за адмаа ийм шүү тийм шүү ингээрэ тэгэрэ гэжсэн юм 10 20 жилийн дараа орой руу орох юм ямар айхтар хүүхэд байж вэ гэд сүлд бодоод байгаа ш. Тэгэхээр бас зөв шийдвэр гаргасан баг. Тухайн үедээ те хүний амьдрал чинь ингээл нэг тийм сонголт шийдвэрээс шалтгаалаад бас ингээд янз болоод ингээ өөрчлөгдөд идэг штэ. Тэгээд тэр сум орон нутгийнхаа чулуу нөх жаллага хэний үхэр тугалсан хэний одоо те ишиг хаашаагүйгээ явсан гэдэг шиг бараг тэрийг мэдэх гээд байгаа юм шүү. Тийм мэддэг. Тэгээд дээрээс нь чи юу ахгүй юу? Одоо муулаад байна уу, сайлаад байна уу? Суусан газараас шороо хатхан гэдэг шиг нэг тийм тэгээ атгсан шороогоо алт болгодог юм шүү дээ гэж. Сайн талаас нь хэлж байгаа шүү нэ. Онгорч хилээл тэр нь одоо чамд бодогдож байгаа гэдэг юу ч бодоогүй хүүхдэл ярьсан баг. Энэ бол яг нэг тийм алсын хараа амьдралын тийм холч ухаан энэ нэг юм төрмөл чанар байгаа даа л та. Мэдээ.
Тэгэхгүй их л өнгөрөөл хөвгд байсан шүү дээ. Тэгээд юу өнгөрж ярьсан бол та тэр. Үгүй чи одоо их дараахан болсон юм шүү. Би дараахан гэж юм байна. Гэхдээ анх найз нас нөгөө засаг дарга боллоо гэж яхад нь бас их баяртай хүлээж авч байсан. Чамаг ингээд маш сайн мэддэг учраас нөгөө нүдэ олсон шагнал эзнээ боллоо гэдэг нэг арт өмнөг тэгээд идэг шээ. Тэр шиг ёстой ингээд нэг юм байраа олсон юм байна да гэж харж ирсэн байхгүй. Сумд ажиллана гэдэг маань ерөөсөө л чи бид ямар ч ялгаа байхгүй. Ийшээ харлаа. Багангийн багштай айл дэлгүүр ороо явж байна. Уртлын айлыг, чойдлын айлыг ах ч юм уу. Хүүхэд байхасаа л байс уусууд нь байдгаараа л байж. Тэгэл эдрийнхээ төлөө юу хийх вэ гэдэг чинь л хамгийн гол нь болоо явчих жоохгүй. Тэгээ хамгийн гол нь сумынхаа хөгжлийн төлөвлөгөөг мэддэг байх хэрэгтэй бай. Энэ дээрээс цаашаа дамжаад засаг дарга гэдэг хүн бол одоо энэ хөрөнгө оруулалтуудыг татах ажил гэдэг гол ажил байна. Улсын төсөвт хамааралгүй орон зайнуудыг сумандаа бий болгох асуудлууд байж байна. Тэр нь ерөнхийдөө бүтээн байгуулалттай холбоотой л ажлууд шүү дээ. Тэгээ би яг одоо энэ сая сонгуул Монгол юмнууч нэлээд болж байна. Ийм ажил хийлээ, тийм ажил хийлээ гэж нэг тайлбар тавьсангүй. Түш тавиул яадаг юм бэ? Хүний нүдэнд одоо отмаа минь тэгэл хүний нүдэнд харагдахаар юм байвал хүний нүдэнд харагдахгүй тэгэл мянга юм яриад. Ерөөсөө хүн ингэдэг юм байна аримл тоо. Хүн ерөөсөө хүний хийж бүтээснийг ёор тоодгүй за энийг хэл ёстой гэж боддог. Нэг жижигхэн алдаа гаргах юм бол хөөе чи яга энийг хийгээгүй вэ гэд ингээд жижлээд идэх ч юм уу нэг тийм хүн гэдэг амтны нэг тийм мухаараа шин байна л та. Тэ. Тэгэхээр бас ингээд би ийм хийсэн шүү, тэгсэн шүү гэдэг бас тийч ингэж явж явах нь буруу биш баха. Тэ. Биш тэгвэл бас нэлийн юмнууд яхаар л байлаа тэгээд нэг яасангүй. Тэрэн дээр нэг ач холбогдол өгсөнгүй. Аха. Одоо жишээ нь юу гэдгийг ийм хийсэн байлаа гэвэл энэ нэг юм хийжээ хэдэн төгрөг идсэн бол гэдэг байна. Тийм цаашаа хүмүүс тиймэрхүү юм ярих шинжтэй юм шиг байна. Тэгээд аха. Тэгтээ одоо бол харин энэ Монгол орны сайхан хууль тогтоомжууд бас сайхан хэрэгжээд эн чинь бас энэ төсвийн мөнгө идэх ч юм уу төсвийн рүү хороо хумсаа дүрэх ийм асуудал харьцангуй би зэцэрсэн гэж хардаг шүү энэ улсыг бол. Ягаад тэгэхээр төрлийн санхүүгийн чиглэл дээр тэр шалгалтууд нь мөнгө нэрэг баг чи нараас нь шалгалт нь ирсэн явж байдаг. Ийм болчиход байгаа шүү дээ одоо. Уул нэхлэ мөнгө нэрээ зарцуулчмаар байна. Тэгээ шалгалт нь ирвэр байдаг тий. Манай дээр шинэ нодлон тийм болсон шүү дээ. Аха. Улсын төсвөөс тэдэн дөрөв тавиаж ийм хийхээр болсон шүү гээл тэгээд за ингэ үжсэн. Төд удааг бол шалгалт ирлээ. Юуны шалгалт вэ гэж нөгөө ширээний бүтээлэг гэдэг шиг юуны шалгалт вэ гэж явуулсан. Шалгуулъя гэсэн чинь. Мөнгө ийм ажил мөнгө ирсэн байх хэвээр энийг шалгах чинь гэдэг юм. Нөгөө мөнгө нь ирсэн мөнгө асууж мөнгө нэрэг ажил хийгдээгүй шалгалтанд төрүүлээд ирж гисэн. Нэг иймнүүд бол болоод тах нь болоод байна. Энэ сумчин тэгэл яг засаг захиргааны нэг бүтэн нэг салбар. Энэ дээр одоо ямар шийдэл, ямар ажлууд явуулж ин тэндээс нь яаж юу хандуулах уу гэдгийг тэгэл ярилцж байгаа шийдэл явна да. Санхүүжилтийг бол янз янзаар болж байгаа. Аймгийн хөрөнгө оруулалт явуулж байна тэнд төр нийгмийн хариуцлагын хүрээ явж байна, гэрээ явж байна. Ер нь бол амьдрал дээр ч гэсэн за эхлэл юу байх вэ, дунд хэсэгтээ юу байх вэ, төгсгөл нь юу болох вэ гэдгийг хүн төлөвлөж шүү дээ. Тэрнтэй адилхан энэ ажлыг аваад за 0-5 нас 5-аас одоо 18-наас 18-аас 35, 35-аас 40, 45-аас дээш насны ингээл бүх юм. Тэгээ дээрээс нь спорт, хөгжлийн бэрхшээлтэй одоо ингээл аж ахуйн нэгжүүд ингээл энэ чинь олон салбарууд энэ болгоныг яаж уялдуулж энэ асуудал болгон дээр энэ шийдэл болгон дээр ямар хүндээ хүрсэн ажил хийх вэ гэдгийг л гол зорж ажиллалаа шүү дээ. Одоо бид хоёр одоо ингээл яг ста нөгөө мөлхөж явж байгаа мөргөлдөд танилцсан гэдэг шиг. Цэцэрлэгт одоо ингээл манай ээж ингээд битээр байла. Сургууль ороод дунд ангиас хойш танаа ээжээр гिचэл залгаал ингээл цуг явлаа. Их сургууль хоёр талд орсон ч гэсэн ингээл харилцаатай байлаа. Амьдрал дээр ч гарч ирсэн ингээл би энийг ямар ч байсан их л халуун өдний хүртэл цуг явчихжээ наастайгаа. Тийм шүү. Тийм. Ядаж үзээ. Надад ганч байна, гавьяанч байна гэдэг шиг янз янзын амьдрал туллаа. Одмоо дээрэл очдөг байсан да. Одоо тэгээ найсан суман дээр ирсэн ингээл байж байна. Гэхдээ хүн нэг зангаараа нөхөрлөлөөрөө байна гэдэг л хамгийн үнцэнтэй сайхан зүйл санагддаг. Ингээд зарим өнцгөөс харахад ийм эрэгтэй эмэгтэй хоёр хүн
найзлал нэхэр хүмүүс бас зарим буруугаар ойлгох гэдэг тал байд юм шиг байгаа. 30 40 жил тий өөр хайр үүсгэх цаг хугацаа зөндөө байгаа шүү дээ. Тийм ямар сэтгэл нүд байхгүй яг л ингээд найзаагаа гэсэн тэр хүндлэлээр сэтгэлээр ханддаг эрэгтэй эмэгтэй найзууд байж болдгиймаа гэдгийг одоо нотлдог гэдэг юм уу? Бараг нотлох юм уу да битэр гэж. Одоо яста чивтэр амьдрал дээр л одоо байна да. Тийм байна. Байна арга. Тэс нөгөө Монгол ичгээр явцсан тий. Тийм Монгол ичгээр явцсан. 8 дугаар ангийн улсын шалгалтын дээр манай ангич одоо 60 хүүхдээ цээжж үчихэд энэ юм гэдэг хоёр үгийг л зөв бичээл бусдын дандаа нөгөө үхээр абуу мабуу гэдэг нөгөө монгол гайлгаараа тий. За яриа. Тэгээд л одоо явдаг гэсэн. 10 дугаар ангидаа болохоор зэрэг үнэхээр найзан тэр монгол хэлний шалгалтыг чи минийхийг хийгээл өөрийнхөөгөө барьж аваад цаг дууссан. Тэр бол миний сэтгэлээс гардаггүй аим шигтэй юм санагддаг шүү дээ. Найзан тэрийг боддог шүү дээ. Өөр тэр юу бодож явлаа. Гимтэй юм шиг л надад бүр санагдав. За болоорой тэгж бодохоо болоорой найзаа. Тэр чи одоо улсын шалгалтанд орж байгаа юм шүү дээ. Тийм улсын шалгалтанд орчихсон тийм. Тэгэхээр чин одоо одмоо гэдэг хүний найз гэсэн сэтгэлийн орон зайд бий байгаагүй бол ч юм уу юу гэж ингээл хамаагүй одоо хүүхдийн юмыг аваад өөрөө шалгалт чинь цуурлаараа бол одоо манитэгд бол тэнгэрийн амьтан байсан. Тэгээд амжуулна гэж бодсон бах та тий. Одоо тийм л бах тий. Сая танаа нөгөө морин дээр очлоо штэ. Тэгээд бас нэг жоохон морь унаад алхуулаа, шогшуулаа явчихсан чи гинт нэг бодол төрөөд. Энэ яг морь унахыг заасан хүн хин бэ гэсэн чинь та биш тий. Наадмаар морь хөтлөөд ирдэг. Өдөржингөө ингээл нөгөө морьтой нөгөө сумын наадам үзэл оройн морьноос ухар ингээд ижингүүдж байгаа юм шиг ээлхүүл аюу санаа алхаад игдэг гэсэн тий. Хөөхөд ахад бас морь унахыг заасан хүн биш үү та? Одмоотой морь унуулна гээл одоо морь хөтлөөд ирдэг. Наад захаас хулаад анзаарагдаад байгаа юм л да. Одоо бид нар чинь хүүхэд байхад наадмын талбай дээр чинь шороо божиг наадлуулаа шороон дунд л явж идэг байсан шүү дээ тий. Тэгтээ гоё санагддаг байсан биз тэгтээ. Сүүлийн жилүүдэд бас нэг юм сумын наадмаа үзэх дуртай болчих. Тэгээ сумынхаа наадмыг ирээд үзэхэд ямар сайхан цэвэр цэмцгэр тухтай байна. Бас нэг юм баярлах тийм харах мэдрэмж төрдөг юм байна. Бас би тийм бодолтой байгаа. Сумын наадам яагаад жилийн дөрвөн улирал ашиглалтай гэж болохгүй гэж. Өвлөн мөсөнг отог болчтой тэнцээ шорлог хуушуурн байж яадаг тий. Тэгтэл тэнцээс наадмын талбай тогтчлтын асуудал байгаа байхгүй юу? Наадмын талбай наан бас нэг юм морины тий баримтлууд. Өврангаан тэр нэг морины шигтгэн гээд аюу сайхан цогцлборууд гарчихсан. Өөр хангаад нэр байдаг шүү дээ ингээд яг. Монгол орнд сайн уралдсан сайн морины хөшөө байдаг. Тэгээ энэ наадмын талбайг ерөнхийдөө соёл амралтын хүрээлэн болгоё гэж мөрөөддөг. 330 сумд бүгдэнд нь наадмын талбай бай. Тэгсэн мөртөө наадмын 2 хоног л ашигладаг. Энийг бүгд соёл амралтын хүрээлэн болгоод өвөл наадмын талбайг мөсөн готог болгоод ашиглаждаг. Ерөөсөө 4 өдрийн ашиглалтантай л байлгая гээд доторх тогтчлтуудын жоохон агуулмжтай байх гэсэн гэдэг үүднээс айрын таван морины ашиг мордын хөшөөтэй хийсэн. Тэгээ манай сумын сайхан цээрээс ингээд ах сайхан сэлбэр хийдэг хүн ерөнхийдөө голлоод ажилласан. Шин соёлын дөрөв нөх хооронд нэг өвөлдөө хийсэн ажилдаа. Тэгээд манай тамгын газрын ажилчид хүртэл тэгэл шаваас маваас энэ хийгээл тэгэл хамж хивэл тэгэл нэг сайхан 12 морины хөшөө хийгээд тавьцсан бас. Нэг айхтар уур шингэх нь айхтар уур хийдэг усуд бол харахлах зүгээр бид хоёр шиг морин мал нэг айхтар наацаа мордын хөшөө гэж харах. За чийч надад юу зөвлөх вэ? Тэр нь яг сэтгэл юм да бас. Тий. Одоо манай сум шиг ийм асфальтын замынхаа хажуугаар нөгөө хуушуурны гэрүүдээ барьсан байгаа газар баг байхгүй шүү. Шороогүй идэж байгаа шүү манай бас. Том хөгжин гэдэг бол ерөнхийдөө ер нь улс орон хөгжин гэдэг бол инженерийн шугамшилж энэ л амин зүрхний ажил шүү дээ. Тэр газар доогоор бохрын хоолой, тэр газар доогоор дулаан. Тэрийг халаалтын асуудал шийдэх компани ч юм уу тий. Энэ доотлын газар доорх байгууллагын хэмжээ ажил хийж сум хөгж. Энэ болгон дээр шороо басна. Яг ингээ хүүхэд тоглоом эвлүүлээд хотхон босгож байгаа юм шиг хөгжгүй шүү дээ. Уурдаар инженер шугамшилжээний ажлууд нь явагдана. Энийг улсын төсвөөс яаж болох вэ? 27 сумтай Төв аймаг. Төсвөлгдсөн мөнгийг
сумдуудаа яаж хуваарлах уу гэл ингээд асуудлууд явна шүү дээ тий. Тэгэхээр сумдаа ямар хөрөнгө оруулалтыг яаж татах уу гэдэг тал дээр л цагийн засаг дарганаар толгоо гашлахж ирсэн л асуудал. Нэг ажил хийхэд шороо осгол шороонд дийлдэгэ байлаа, энэ дийлдэгэ байлаа гэж ус шүүмж нэгчгсэн. Ямар ч хийсэн доогуур нэг 3.2 тэрбум төгрөгийн шугамж хүлжээний ажлууд булаад авсан. Хийгдсэн байгаа юм уу? Энэ маань одоо бас 28 тэрбум төгрөгөөр Баян Жануун сумын газар доогоорох байгууламжийг нэг 12 гэх юм хийгдэх ер нь бол тэгжээж манай энэ хороо болгоны айл болгон тэр ус дулаан иймнүүд нөхцөл нь бүрдэгдээд энэ сум ч одоо энэ айлдаа хашаатай айлууд чинь бүгд дулаан усаар бохроор хангагдаад одоо хаа ус ороолууд босох. Ингэж л би сумыг ирээдүг айгуу сайхан гоёор харддаг шүү дээ. Ямар сайхан тэрний төлөө одоо энэ зургийн ажлуудыг бүрэн хийгдсэн. Тендер шалгараад, компани шалгараад зургийн ажил хийгдсэн. Одоо л ерөөсөө дараагийн засаг дарганаар хөрөнгө оруулалтыг л олох хэрэгтэй. Сайхан сонсогдож байна за. Яа тэгэхээр за яах вэ? Манайх бас Улаанбаатар хоттойгоо ойрхон юм холын сумууд зарим нь 24 цагийн тогтоо боллоо гэж баярлж байна. Манайх руу засмал зам тавих гэж байна гэж ярилцж байна гэдэг. Энийний хажууд бол ч одоо айл болгон тий цэвэр бохроосны дулааны шугам сүлжээ энэ төр яриа сууж ийн гэдэг бол бас сайхан санагдаж байна. Одоо манай дэлгүүрүүд чинь цэвэр устаа, бохор устаа дулаанаар дэлгүүрүүд чинь бүгд хангагдчихлаа шүү дээ. Гэхдээ адаглаад энэ гэрлэн дохио хүртэл ажиллаад эн чинь ядчил аваар ослоо. Учраа болоод явчих нь биш үү? Яаж бодоод байна гэхээр бид хоорондоо ярилцсан. Энэ сумын нүүр царай, сумын хөрөнгө оруулалт татах, сумын хөгжил хаанаас эхлэх вэ гэхээр зэрэг ерөөсөө энэ өн чинь өөрөө угаасаа аль элдэн гүний хушуу гэж байхаас ахуулаад Төвшөөд хаан ингээ элдэн гүний хушуу. Тэгээд амжаад одоо засварын автоваз маа тэгэл одоо энэ чинь ингээл Орос Улаанбаатар хоёрыг холбосон юм зам шүү дээ. Тэгэл ерөнхийдөө одоо энэ зам дагсан цай хоолны газар өртөөч гэдэг юм уу ийм нөөцлөлтэй ийм газар энэ дэлгүүрүүд эхэлж барилга байгууламжийн сайжрах эдний өнгө зүс сайжирч ядахнаа замаар өнгөрсөн олон улсын зам учраас өдөртөө 50000 машины хөдөлгөөнтэй зам шүү дээ. Бас нү зүс царайг харагдахаас ахуулаад нөгөө орох айл үүднээсээ гэдэг шиг тийм ингэж харагдаж игэлнэ гэд дэлгүүрүүдийг бүх одоо тэр инженер шугамжуулж байгаа ажлууд нь шийдчихсэн. Тэгэл одоо эндээсээ ингээл дулаан инженер шугамжуулж байгаа ажлууд дундаасаа гатшаа тэлж ажиллана. Тэлж одоо хөгжин. Тэг хэлийн ямарсан тавьцсан. Холболтыг оруулчихсан. Тэгэл явж ин та. За найзтайгаа уулзж байгаа контент маань одоо өнөөдөр найз маань яалтчгүй одоо сумын засаг даргаар ажиллаа тийм нутаг орныхоо төлөө зорж сэтгэл зүрхээ зориулж хийж бүтээж байгаа учраас энэ тухай ярихгүй байхын арга байхгүй. Тэгээд сая яриагийн сонсож байхад одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдгээд 2-3 удаа дурддагчлаа. Тэгээд дээрэс нь энэ ер нь хүүхдүүдийн төлөө одоо сум орон нутагт хийж байгаа ямар ажлууд гэдэг юм бол дээрэс нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ажил гэхээр өөрийнх нь гэртэл тийм хүн байхгүй болвол ерөөсөө тэрийг анзаардаггүй байдаггүй юм шиг л боддог те зовлон гэртэн л байвал тэр байдаг гэж ойлгоод байдаг штэ. Тэгэхээр энэ тухай сум орон нутгаас юм хийж хэрэгжүүлж байгаа ажлууд ямар ажил байт юм бол тий энэ бол айгүй бүр том сэдвэлтэй. Ер нь энийг сайн анхаарахгүй болохгүй. За бид бол сумынхаа хэмжээнд өөртөө байгаа болцоогоо ашиглаад гэдэг шиг баг зэргийн тариалангийн талбайгаа бас одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй олгоод хашаажуулаад нэг гаагаар нь олгоод өгцөн. Хашаажуулаад. За тэгэнгүүтээ тэнцэнэ тарьсан ногоогоо арилгаад одоо хүлээж авах одоо цех маягийн бий болгоод энэ хуваараа бий болгосон л энэ урд. За тийм болгоод холболтын ажлуудыг нь бол хийсэн. За энийг дамжаад яах вэ? Бас нэг яг гэрийн асаргаанд байдаг 4 хүн байгаа. Яг гэрийн 100 асаргаанд байдаг хүүхчүүд. Эдгээртэй зориулаад одоо бидний хийсэн ажлын нэг хэсэг нь болохоор зэрэг энэ хуучин имлэг гэж манай сумд байгаа шүү дээ. Одоо бидний төрсөн имлэг. Тэр имлэгийн дотор заслах юм нэгэд бүрэн дуусчихсан. За нэг ойролцоогоор нэг 100 м квадрат нэг тийм өрөө таслага бэлтцсэн баг. Хөө за тийм үү. 3 өрөөтэй. Тэгээ имлэгийн хажууд. Тэгээ одоо ямар ч байсан энийг хүлээлгэж өгөх гээд байж гэн бэлтчихсэн. Тэгээ одоо яг гэрийн асаргаанд байгаа хүмүүс маань
бие биендээ жоохон боломж олох хэрэгтэй байна л да. Нэг хүний гэр тасраад ингээд байж байгаа бүтэн гэр бүл амьдрал биш тийм чи. Байнгын хардаг аав нь ч юм уу ээж нь ч юм уу эдгэрч байгаа ажил хийх боломж олгоёгээд нэг өрөөнд бөөгнүүлээд тэр өөртөө хүсвэл нэг өрөөнд бөөгнүүлээд ээлж ээлжээрээ асардаг. Шаардлага гарах юм бол эмнэлэг ойрхон бас нэг дэм дэмэндээ байх гэдэг тийм нөхцөл бол бүрдэгдсэн манаас өмнө одоо яг 100% бэлэн болчихсон байж байгаа. Одоо хүүхдэд жишээ нь зориулсан ажлууд бид бол одоо ТК гэдэг олон улсын байгууллагатай хамтарч ярилцж байгаад энэ жил ямар ч байсан нэг 2 анги 50 хүүхэд орчхоор 2 анги иж бүрэн тавилгатай шийдвэрлүүлж бариулж одоо бэлэн болсон. Энэ маань одоо шинэ цэцэрлэгийг бариулаад өргөтгөл барьсан гэсэн үг үү? Өргөтгөл барьсан тийм. Тэгэхээр одоо хүүхдүүдэд зориулсан гэж сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгийн төвшөнд бол ийм ажлуудыг бол хийлээ. Ямар гоё тийм. Халаалтуулантай, бүх юмтай, тавилгатай өндөр хүүхдийн орчинтой. Ерөнхий боловсролын сургуулиуд зэрэг яг энэ 20-24 оны хугацаанд бол бүтэн засвар хийлээ. Мөн гадаад огцол талбай янзллаа, гэрэлтүүлэгний асуудлуудыг шийдвэрлэлээ. Хүүхдэд зориулсан сургуулийн өмнөх боловсролч бай, ерөнхий боловсролын сургуульч бай энэ хөдөө орон нутгийн чинь ганц осолтой юмны үхээр зэрэг гудамж талбай гэрэлтүүлэгний асуудал байдаг. Нөгөө нохоо дайрхаас ахуулаад гэрэлтүүлэхгүй замаар шавар шохоонд явахаас ахуулаад энэ асуудлууд байдаг. Бид бол одоо нийгмийн хариуцлагын хүрээ олон юм хөдөлсөө ямар ч байсан манай сум бол одоо бүх айлууд том дааман хаалган дээр гэрэл зооцсон бай. Айл болгоны гадаа зооцсон бай. За нийтийн одоо энэ гудамж талбайнуудаа бол ерөнхийдөө хүн зонкилж явдаг 6 байршлыг бол бүгдийн иж бүрэн нарны шийдэлтэй юм гэрлүүдийг зооцсон байна. Иргэд бол их таатай хүлээж авсан. Бид нар бол нүдэнэл гүдэг байсан шүү дээ, тийм. Тас харанхуй л явдаг байсан шүү дээ. Яг нэг хань болол хороо гудамжаараа явал тийм. Мөртөө хүнээс айгаал нохоо шуунаас үргээл. Өстө нөгөө давтлага мавтлага тараад би бол одоо чамайг олон л хөтөлж явсан багтаа гэрлүүлсэн. Гэтээс нэг гудамж байсныг хэлэхгүй тийм. Барадаа л явна шүү. Одоо бол гайгүй. Одоо бол харьцангуй тэгээд тэрний дээр нь залгаа тэр гудамж талбайнуудаа бид нар шорон хэлбэрээр бас сайжруулсан зам тавиад мөн одоо хүүхдийн автобус гэдэг юм явуулж үзээд эхлээд байж байна. Хүүхдүүдийг одоо хичээлд авах тарах үед нь автобусаар тодорхой хэмжээний тодорхой цэгүүдэд буулгадаг, авдаг. Тийм болж байна. Бид нар цасан шуурганд л зүгээр л явж идэг л байсан тий. Жаргаж шүү одоо нэг өгдөд бас л тий. Энэ бол нэвтрхээс шуur аргагүй. Тийм. Тэглэх байх. Бидний үеийн хүүхдүүд чинь бол одоо ингээл арай нэг тийм борго шүү. Тий. Юмд бас нэг энэ цагийн үеийнхтэй харьцуулахад шүү дээ. Тийм. Бидний хүүхд байхын үеийг бол бидний урдлын үетэй харьцуулахад бас ингээл бас л өөр байгаа тий. Нөгөө нэг юм цаг үетэйгээ улс орны хөгжил ингээл явдгаараа яваал тэрнтэй адилхан манаас бол ер нь ойртоо яваал энэ ямар ч хэмжээндээ тий. Тэр одоо айл болгоны гадаа гэрэл тавьсан гэдэг сайхан санагдаж байна. Нарны шийдэлтэй гэрлүүдийг зоос. Орой харанхуй болоход асдаг, өглөө тэгэл гээгээ ороход унтардаг. Маш хамгийн ухаалаг шийдвэр. Тий. Айлууд нь өөрсдөө гэрлүүдэд одоо хариуцах ёстой. Тэр гэрэл шатах юм бол өөртөө солих ёстой. Тэр шонгуудын бүгдийг хашаан дотор нь зоо гадна янз янз дандаа л ойрхон зоогод өгсөн. Тэр одоо ашигтай улсууд өөртөө цааш авчих ёстой. Саяхан бас сонгуул болоод өнгөрлөө. Тэгээд нөө хааны халаатай эзний алаа биелж тэгж байх вэ. Тэгээд өдрөл өргөжлөөл тэр бол яах. Тэгээд энэ ажлыг би ингээд өргөжлүүлээ хийчих байсан юм да гэдэг ч юм уу нэг тийм бодолт ингээд сэтгэлд үлдсэн ажил ч юм уу юм байдаг л бах та тий. Би өөрөө ер нь одоо ястаа чийл намайг мэдэн те. Цэрэг армаарч явсан болоод тэр юм уу. Ер нь ийм нэг юм тахад зуралдаад гоншоноодох надад тийм бодол алга. За ямар ч хэсэн инженер шугам шүлжээний ажил тэр хорон суусны ажил асуудал 5 шугамаараа очиод байршуулсан. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа тэр бум нэг сум нэг тэрбум гэдэг тэр орон суусны асуудлуудыг суманда Төв аймгаас ганцхан манайх байгаа. Тийм үү. Дараа жил хэрэгжин. Энэ жил сая
тендерын зарлагдаад оролцох компаниуд нэг дуулцсан явсан. Одоо энэ дэлгүүрүүдийн урт бол цаашаа сая нэг 5 м өргөнтэй улаан явгууны зам тавьчихсан. Тэний цаана асфальтын зам $107,000 Европын сэргийн босголтын магнаас татаад ороод эдгээр бол ингээд тэгтээ тэрнгүй хийх гэж төрийн ажил тасралтгүй явна. Надад бол одоо яг жоохон байсан бол энийг гүйцээч гинсэн да их бодол ер нь бол алга. Өшөө сайхан ирч хүч орж ирээд өшөө сайхан хөгжүүлээд эн чинь өөрөө ми бас нөгөө сумын одоо энэ хөгжлийн төлөвлөгөө гэж түрүүн бас ярианы ихэндээ хэлсэн. Энэ хөгжлийн төлөвлөгөө гэдэг бол сумын хууль юм баг. Энд барилга байгууламж, энд фермерүүд, энд малчин, энд аж ахуйн нэгжүүд байна гэсэн ийм төсөөллүүдийг хэрхий төлөвлөгөө болгоод суманж баталсан, аймагч баталсан юмн дээр хин нэгэн баатар гаргаж ирээд энийг болоод энэ байшинг болоод энд нь фермер хийнэ гэж өөрчилж болохгүй. Энийг ер нь бол одоо энэ суман сонгож байгаа энэ төлөөлөгч нарч ойлгох хэрэгтэй. Засаг дарга өдөрт галбамж шалгангууд нь ойлгоод энэ ажлыг тасралтгүй цааш нь хөрвүүлж явах хэрэгтэй байхгүй. Нэгэнт эхлээд ингээд суур юм тавигдсан ажлууд цаашаа үргэлжлээд явж явах хэрэгтэй. Энэ хин нэгэн хүн одоо гол дүр болох гэдэг ч юм уу тийм биш ээ. Энэ бол хийж бүтээж байгаа ард иргэдийн төлөө ажил учраас голдрлоороо явах хэрэгтэй. Яг үнэ. Тэгээ гол нь нөгөө сэтгэл. Сэтгэл энэ ажлыг яаж явуулах вэ гэдэг сэтгэл байгаад хад арга нь олдоод байдаг. Ерөөсөө л тэр. Би бол өөр дээрээсээ л тэрийг мэдэрч байгаа юм. Харин чамтаасаа явуулзаад яриад суужсэн чи яг ойлголоо. Өмнө нь хийжсэн ажлаа би яг ямар сэтгэлээр хийжсэн юм бэ? Сумандаа яриад ажиллахад ямар сэтгэл зүгээр ажилласан бэ гэдгийг чинь сонсоод нэрээ тийм бэ. Энэ өнцгөөс нь яагаад ингээд бас харж болохгүй гэж те. Шаал өөр нэг хин нэгэн хүний нүдэнд те энэ Улаанбаатарт байна уу, гадаадд байна уу, суманд байна уу гэдэг нэг тийм левелийн төвшингийн ялгаа шиг харагдаж байхаар үнэхээр гүтэ зүгээр ингээд замын хажуугаар зүгээр сумраа дайрал өнгөрөхөд л бүр ингээд нэг сайхан санагддаг шүү дээ. Ч агаар нь адилхан л байлгүй. Монголын агаар тий. Манай сумын агаар л арай илүү өшсөд гэдэг. Тэгэхээр чин тэнд нэг юм хайр оршоод байгаа байхгүй тий. Бихэнд зэгэрдсэн хорооны минь хээ. Үсгэлийн дэвтэртэйгээ хоцорлоо. Тахан сэмэрсэн дөрөв хоцосмэ таны хахурдтэйгээ аргагүй лүлтлээ сүүчин дурсам чичээлийн дараа ангара жахан дүнсиж сүдэрт хамрын өдрөөр айсхан дунда бид нөлөөстэй нар туссан гэрэлт самбарамэ ёсон сарнигин тэгэн мөнхөрдөө намайг сургасан багш нар мэ. Найзууд маань бас сумандаач байна. Энд тэнд ажиллаж амьдарч байгаа ч найзуудаас олон байна да тий. Тий, сумын найзууд гэж одоо үеэрэл найзлж байгаа юм да ер нь бол. Доошоо 1 2 үе тэгээд. Тийм. Сайхан найзлал явж л байна л да одоо ч гэсэн. Тийм. Одоо би зүгээр ангиал ярив. Тий. Одоо чи миний ангийн хүүхэд. Манай ангиас бас сумаар нөхөр өдөрлөг хийжсэн, эмч хийжсэн. Ажиллаж байсан ингээ сайхан ангийн хүүхдүүд тус байгаа. Тийм. За амьдрал бас хатуу юм. Янз янз юм тохиолдох юм. Сайн энч байна, сааранч байна. Хатуу юм жоох үтсэ. Тий. Одоо би чамтай бид нар одоо ингээ цэцэрлэгээсээ нөхөрлөөл явлаа. 10 жилээ төгсөөл саллаа. Би ч одоо энэ бас нэвтрүүлэгт бас сайхан нэрийг хэлмээр санагч энэ Хамбаатартайгаа цэргийн сургуульд орж байлаа. Тэндээс ажил амьдрал залгаал битэр чин цэргийн ангиудад хуваарлагдал ажиллаж байлаа. Буцаж ирээл одоо Хамбаатар маань энэ суморнхийнхаа орлогч даргаыг бас 9 жил хийсэн хүн шүү. 8 жилээр 9 жил шиг байсан. Онц сурдаг бас мундаг л. Ээ миний найз наашаа хүрээд дараа чи тамгын дараа бол гээл одоо намайг бас анхал хэлж байлаа. Тэгээ битэр бас амьдралд бас
Айхтар хэрэг төвөгт орооцолдож бас нэг юмд бас садлууж өмжлүүлэх асуудлууд бол гарч ирсэн. Гэхдээ одоо цаг хугацаа өнгөрсөн байна. Их л юм бодох юм. Их л юм бас хэцүү санагдах юм. Тэг хүний амьдрал усаа тэгэл одоо явж л байна та. Энийг би жоохон амьдралын жоохон бараантай хэсэг гэж дотроо дүгнэв. Амьдрал заавартайгаа ирэх биштэй гэдэг шиг бас нэг ямар одоо юм тохиолдсон хүнд ингээд нэг алдаж онох амьдралд бас нэг унаж босох зүйл тохиолдчихлаа юм л да. Тэгтээ ингээд цаашаа бид нар явахдаа ямар өнцгөөс харж ямар сэтгэл зүгээр яаж тэрийг давж гарч цаашаа ингэж явах вэ гэдэгтээ бас байгаад тах шүү ган тий. Одоо энэ ажил амьдрал дээр ч гэсэн яг энэ ажлыг хийгээ явж хахад мөн дээрээс саяны ярьсан сэдвтэй холбоотой сошиал орчинд бол хүн өөр өөрсдийнхөө одоо чөлөөтэй илэрхийлдэг асуудал та. Би бол одоо нэг юмыг айгүй сайн баримталдаг. Цаг хугацаа ерөнхийдөө асуудлуудыг харуулна да. Одоо энэ ажил дээрсэн инглээ тэглээ ийм асуудал гарлаа инглээ. Яг нариндаа юу болсныг хараагүй гэж тэр таамгаараа бичих бол бас надад жоохон учир дутагдaltaй санагддаг шүү. Би альч төрлийн юм шүүмжээс нэг удаа би өмөрч ийм босон тийм босон гэж бичүү зүггүй шүү. Энэ л одоо ардсан Монгол оронд хүний өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлнэ байна даа гэж хардаг. Түүнээс бол одоо би бас хүн юм чинь, би бас гэр бүлтэй, би бас өмөрч хамгаалах хүнтэй хүн юм чинь. Энэ яг ийм болсон шүү гэд бас хэлчмээр бичичмээр өнөдөө байсан. Энэ үгийг би илэрхийлснээр яах юм? Өөрийгөө өмөрч байгаа юм. Өөрийгөө хамгаалж байгаа юм. Тийм байхгүй. Нэгэн тэнд ингээл асуудал хүндрээл хүнд асуудалтай бол явж яхад би ингэсэн шүү гэд өөрийгөө өмөрөө явуулсан шүү. Энэ бол харин бол биш шүү дээ. Тэгэл дугаас. Яг миний найз ингээд гаднаас нь харахад тийм амгалан хурц ширүүн ч юм уу тий ийм харагддагч байж магадгүй их олон хүнд яг хүн ингээд сайн таньж мэдхгүй хэрнээ хүнийг гаднаас нь дүгндэг эсвэл хин нэгэн хүний үгээр дүгндэг ч юм уу тий яг одоо ямар хүн бэ гэдгийг мэдэхгүй энэ хүний дотор юу оршиж идэг вэ ямар баяр гониг гомдол гэдэг юм уу тий гэдгийг мэдхгүйгээр ерөөсөө ингээл дураараа зоргоороо ярьцгаадаг нь бас дэлхийн хүмүүсийн л араншин багтаа бодол тий. Ямар нэгэн асуудал хүндрэлээ хөнгөрлөө гэд хүний амьдрал үргэлжлээл явна шүү дээ. Алдах юм дээрээ бодоол. Миний хувьд л одоо яг юу бодоод байгаа гэхээр зэрэг ерөөсөө би тийм хүнтэй адилхан тийм бодохтой хүн биш үү? Та бол намайг өндрөөр үнэлж байна. Тухайн үед ямар асуудлыг яаж шийдвэрлэх үү гэдгийг сэтгэлээрсээ үнэнгээсээ л шийдгийг хүсэж байгаа болохоос биш. Энийг ингээд нэг аргалж гисэн, тэгээд нэг аргалж гэсэн надад тийм бодол байхгүй. Ерөөсөө одоо ингээл техник технологи маш ингээ хурдтай хөгжих тусам л бас ингээ дагаад их олон юм өөрчлөгдөд байна л да. Тэгээд боддоо шүү дээ бид нар ийм хүүхэд байхдаа их гоё орчинд өссөн юм байна. Ирүүл агаар амьсгалаад, цэвэр ус уугаад, тэ ямар нэгэн тийм гений өөрчлөлтгүй хүнс хэрэглээд гэдэг юм уу. Яасан сайхан ирүүл өссөн юм бэ гэж бас хаяа бодогддог шүү. Өстой. Тэ. Одоо тоглож байгаа нь хүртэл тэ найзалж нөхөрлж байгаа нь хүртэл ямар сайхан байсан юм бэ. Хоёулаа бүр амар хоёр хүний 60 талтай юм байна шүү. Гөө клэд юугүй гэдэг. Одоо октодын хувьд бол одоо 0 эрүүл мэнд өссөн шүү дээ. Одоо тэр эзэнт нь жартаад нэг цол биеийн тамирын дасгал. Хөвгүүд бид нар бол одоо арай ширүүн тоглож байж одоо чулуугаар байлна, шахгаар байлна одоо юу ч болоод байгаа юм те. Одоо бол тэр чинь баг дайны хэмжээнд хэрэгдэх хаа. Тийм шүү дээ. Яа ч ямар хүчирхийлэл үлдэж байна гэдэг. Харин тий. Тавлаа моглон бол арай ширүүхэн байж чулуугаар байлна гэдэг ч одоо юу гэсэн үг вэ те. Гэхдээ тэгэл одоо тэр нөгөө ийм эрдэнэтэй жавхан чинь тухулган үзүүрт нь ингээд хөнгөн цагаан махилгаа сум хийж байгаа. Бараг зэвсэг маягийн. Нүднийх нь энд онцоод ах чинь л
чи оногдцоо өгцөн гэхээр би оногдоогүй гэл ингээд нүдэн сохрох нь биш одоо ихчил оногдоогүй гэл ингээд Гүрийгээл байлтах гад л байдаг те. үгүй юм айхтар л тоглож гээж дээ одоо. Өсөх гүргэр өсцөө. Тий. Ер нь ийм нэг тийм ачаал даах чадвар, ачаа даах чадвар гэдэг юм уу нэг тийм одоо бидний үеэр бараг дуусах гэдэг нөө яах гэдэг. Тэгж анзаарагдаад байгаа. Найзтайгаа уулзаад, сэтгэлээ бодлаад, тэ ажил амьдралын талаар яриад суусан чинь сайхан байна. Одоо ямар бид нар чинь ингээл уцаар ярингуудаа учиргүй ингээл сумар нутагтаа хийж байгаа, хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар яриад байхгүй шүү дээ, тэ. Тэгээ бас энэ талаар сонсоогүй байсан байна. Яг тэр ингээд нэг хүн ерөөсөө ингээд хэлхээс нааш, цааш чичгээс нааш гэдэг үг чинь яагаад байдаг вэ? Ингээд хэлчихэд би одоо чамтай найз, дотны найз те. Тэгэхэд гэ хэлэхээр л ойлгож байгаа байхгүй. Яг төрсөн сум орноттой ажиллахад хамгийн их ирч хүч өгдөг усуд манай энэ ахмадууд шүү дээ. Тий. Гү харин бол да ийм байсан чинь бүр ингээд одоо юу гэдгийг энэ барилга байгууламж ийм сайхан байж одоо ингээд нурцсан чинь чи ингээд байна. Ямар гоё юм бэ гэд энэ надад бүр захиа бичиж байгаа ахмадууд нь байгаа. Захианууд нь байж байгаа. Яг сум орноттой ажиллана гэдэг бол яг бүр ингээд сэтгэл айгүй тийм яг нэг гэрээ цэвэрлж байгаа юм шиг, гэрээ босгож байгаа юм шиг айгүй гоё байдаг шүү. Тэгэхээр ялцчихвэл ажиллаж байгаа залуучууд маань арай л илүү л нэг тийм сумынхаа төлөө сэтгэлтэй ажиллах нэгуртай юм байна л да. Тий, ер нь бол тийм шүү. Тийм бэ, тийм. Миний найз чинь бас море спорт уяачтай холбооны. Тий, Баяншааны сумынхаа море спорт уяачтай холбооны тэр хүнийг би чинь бараг 8 жил хийчихв. Аха. Тэгээ сая нэг сумынхаа хурлуулаад манай нэг залуу авсан баг. Чи юу хийч үдэ би чи одоо за намын дарга гэдгийг хийжлээ, сумын даргыг хийжлээ, тамгын даргыг хийжлээ, море спорт уяачтай холбооны даргыг хийжлээ. Яаж яж байгаа л нэг намын хамаарал, намын томилгоо гэж хардаг болоод энэ чи ч анх засаг дараа болоход ямар нам байсан юм уу би ч одоо сайн мэдгүй. Үгүй шүү дээ. Би ерөөсөө намын гишүүн байгаагүй шүү дээ. Ийм байхаа. Би чи тамгын дарга хийж агаад 20 оны сонгуул болоод би чи бас нэг намрын ажиллаа хийгээл явж исэн үе. Ээлж ямралтай аваад. Сонгуул дуслаа. За засаг дарын асуудал хэлцэгчээ. За нэг хоёр нөхрийн асуудал явж гэн гэсэн сургадуултаад. За нэгэнтээ нэг нэр хоёр хож сууралдаад ажиллаж байгаагийнх ерөөсөө үзээд алт хийгээд. Тэгээ сумд бараг анхны би тааж гарсан намгүй гарсан засаг дарга би байх. Тийм би бүр яг чамаг яг ямар ч намын гэвэр гайхаад тэгвэл яг тэгээд мэдэхгүй байсан аргагүй юм байна л да. Тэг яг тэр чинь одоо манай аав бол одоо энэ намын улаан тогш шүү дээ одоо. Харин тийм. Тэгээд ажил ард нь засаг дарга болсон. Тэгээд Монгол ард сумынхаа Монгол ардын намын дарга болсон. Тэгээд одоо намын ажиллаач хийн. Засаг даргын ажиллаач хийн. Гэл явж байна. Одоо тэгээ саяхан бас сонгуул болоод өнгөрлөө. Анзаараад байхад монголчууд маань ингээд нэг юм нам гэж туушардаг ч юм уу ялангуяа одоо ингээл сумар нутаг. Тэгэхгүй ялангуяа саач яхан байхгүй адилхан доо тэгээ нэг юм хоорондоо хагаралддаг гэдэг юм айгүй ажиглагдах юм. Гэхдээ би бол одоо яг сонгуульт ажилд оролцож үзээгүй хүн шүү дээ. Би түрүүчийнхэд нь сонгуульд оролцож үзээгүй. Энэ удаагийнх ч оролцож үзээгүй. Надад жоохон хүн санагдаад байна. Энэ сум чинь одоо хоромтгийн сонгууль чинь яста нөгөө нэг авгаа нөхрийн хоорондоо сонгуульд туслуулахгүй шүү. Тийм үгүй юм шиг одоо ингээд сайхан ах чихс нар дүүнэр одоо ингээд үеийнхэн би юм нам гэдэг одоо ингээд намын төлөө ингээд явж штэ. Одоо би бол Тэгтэрэнгүй сумынхаа Монгол ардын намыг ороод ахлаад ажиллаж байна. Мэдээж намынхаа үүрэг чиглэлийн дагуу ажилгүй яг уу мөрийн хөтөлбөр үндсэн чиглэлийн юмнуудаа ингээд хэрэгжүүлэл яваал одоо дөнгөө тавиулж байгаа л асуудал. Орон нутгийн сонгуул бол одоо сайхан болоод өнгөрлөө. Ямар л боломж байна чадлаараа зүтгэсээр байгаа тэгэл хүмүүсийн талдаа гарч штэ тэгээд одоо. Тэг юм л да. Тэр хүнд хэрэгтэй. Тэгэхдээ хамгийн гол нөгөө эцсийн зорилго нь юу вэ гэдгээл
ойлгож явах хэрэгтэй байхгүй. За яг өнөөдөр нам чибигээ талцсах нь чухал биш. Хамгийн гол үндсэн зорилго нь юу юм бэ? Сум орон нутгийнхаа хөгжлийн төлөө тэр хүмүүс ч ажиллах гад байгаад байгаа үстэй сонгуультай ажилд оролцоод байгаа үстэй тэр л зорилгынхаа төлөө харах нь л чухал байх гэж бодож шин. Илэрхийлэл одоо тэр үзэл баримтлал нь ямарын тухайн хүндэж байдаг юм уу, намдаач байдаг юм уу? Би бол одоо Монгол Ардын намаар явуулдаг байсан шүү дээ. Заастаа нөгөө дуусахгүй сэдв байсан байдаг гэдэг шүү дээ. Нөгөө нам, шашин, хайр дурлал ерөөсөө яриа дуустгүй сэдв гэж. Тэр ингээд энэ сайхан энергитэй нутаг усандаа ирсэн. Өө тэгээд нөгөө камера, микрофон энэ тааруулж явах хооронд наран дээгээд голын чимээ сонсоо суусан чи бүр хоёулаа ингээд бүр нэг тийм сонио ийм байдалд орчлоо те ялцчихгүй те. Амарч байгаа юм шиг үр хамгадан болчихлоо шүү дээ. Биш танаа гэрийн тэр дээшээ нэг сувраг байдаг шүү дээ. Би тэрийг ээжд ярихгүй юу. Ээжийн суврагыг нөгөө ариун болтын аав нь ариун болтыг 10 төгссөн гэд барьж өгсөн гэсэн шүү дээ. Өө тийм үгүй. Манай ээж бас авгин те. Тэр нэтгэжлээдэг те. Тэрийг яг уу Яас тэрийг бас өөргөн тоглоом болгоод ярьсан л итгэцэн байгаа юм байна л. Үгүй би зүгээр намайг ээжээр тоглохгүй юу. Би тэр нэтгээгүй л те. Тийм амар. Сум нэг бүтээн байгуулалтын ажлууд бас ингээ хийгдээд тодорхой хэмжээний орон төвийн хөгжлийн сан дээр л тавигдсан зардал юм шиг байгаа. Тэгээ сумдаа нэг иргэдээ санал аваад сургуур илгэсэн юм шиг байна. Тэр ажилд нь бол одоо манай гэр бүл бараг тэрчтэл оролцсон л доо. Доотлохыг нь одоо манай аав найзуудтайгаа нэлээл сумын ах нартай нэлээл хийсэн. Бэтлийн тэр сүн шиг юм нэг манай хөргөн бас юмнуудын бас гарын уртаа хүн байсан. Тэр юмнуудыг хийгээл тэгээд нэг 10 төгс үедээ таарчихгүй юу гэж. Би бас манай ангийнхан тойроо тэр сууж ирсэн. Тэгээд тэнцээч бас даагурлуулдаг байхгүй юу? За. Тэгсэн даагурлуулаад манай уртлын айлын ахыг нэг дааг төрүүлээл. Одоо энэ хин штэ энэ аймгийн дарга Мукатар дарга ба штэ. Мукатар даргын дааг төрүүлдэг байхгүй юу? За. Тэгэхээр сууж хагаад манай ангийн одоо манай хэдэл суудаараа сууж яасан. Өшин юу сурмор болоо явчих гэх. Өгш нэгэн сургууль төгссөн гэдэг баримт өчлөө. Наа чи надад зориулсан сурах гинэ гэсэн чи өө тийм үгүй. Тэр чи харин ийм яриа яваад идэх байхгүй. Би тэгтээ чавайг тоглож ин гэж мэдсэн л дээ. Тэгтээ хүн тэгээ хэлэхээр итгэх юм шүү. Бараг ээж бол манай ээж энэ гинэ хүн юм чи тийм гэдэг. Өө за тоос юм аа гэдэг. Суманд төрөөд өсөөд те ажиллаад амьдраад ингэж байгаа хүний хувьд нэг тийм өөр юм сүү, тийм хайр сүү, те сэтгэл байгаад байна л да те. Тийм учраас тэрнээсээ гоё бас хийж бүтээж байгаагасаа кафе. Олон юм залуучууд байгаа бох юм уу сум оронд ажиллаж байгаа. Энэ залуучууд олон болоосоо энэ Монгол улсад олон сумдууд 330 сумтай залуучууд маань очиосоо өөрийнхөө мэдэж болсон боловсрлоо сэтгэлээ зориулаасаа гэж би бол аягүй хүсэж байгаа. Бараг энийг урайлах болчих. Тийм бараг урайлчмаар байгаа юм. Тийм. Тэгээ энэ миний их барьж авсан их чинь одоо яг хөлзий толгонгоо байхгүй өдөр таарсан юм яасан танангаа юм чинь. Тэгээ одоо очив. Та одоо намайг их барьж авсан гэж энэ одоо гэсэн. Тийм харин хүмүүс догшин могш ингээл яриад идэг. Гэт би тэр нэг инээс ус нэг орой. Их барьж авсан юмчтайгаа адилхан гэсэн. Намайг алимаа юмч их барьж авсан юм бийлээ. Тэгээ намайг төрөхөд бас яг их нэлхаст байж тааралцсан. Тэгээ яг нэг нутгийн улс чинь сайн уугаа бинд тустай тэгс чаар манай нөгөө охин нанда. Танаа өвч чинь тэр нандин ч том гарсан ч 400-300 гарсан ч гэсэн танаа өвч чинь тийм хүүхдүүдийн дунд нэг сумаа шиг юм ээж ингээ орж ирчээд би асууж байгаа арч байсан бас нутгийн улс энэ тэд таарах сайхан шүү. Би ярмаа санагдчихлаа. Олон жил засаг дарах хийсэн алтан шагааг сайхан дарга байлаа. Тэглгүй яахад. Алтан шагаа дарга гэхэд л яг тухайн үеийн цалингаа тавьж чадахгүй хүн нөхцөл сумд байсан байхгүй. Яг нийгмээрээч бас хэцүү улс орнд яриа л тий. Тэгэхэд л одоо энэ урлаг хүрэн сайхны өөр бас мэдрэмжтэй л хүн байсан. Би эндээс явахгүй гэдэг киног тэр хүнд нөхцөл бас хийж чадсан л дарга нарын нэг. Тэ? Тэр кинонд бас тухайн цаг үедээ анхаарлыг маш сайн авч чадчихсан кино тий. Одоо хүртэл дуу нүртэл ингээл хийтүү хിവэрэл байж лээ шүү. Тэр эмнэлэгт Баян Жанам сумын Өлзий тулам гэдэг эмч
одоо энэ архивт мэдээ нэлээ л дээ. 4000 хэдэн зуун байсан бэ? Хүүхд их барьж авсан байна. Одоо тэр төрхийнх нь өрөө янзлаад байж байна бид нар. Үлзий тулмгоо өөрөө ингээд золгоо байж байгаа хөшөөтэй. Ямар гоё. Нөгөө нэг сая нөгөө сошиалэр яваадсан шүү дээ. Дуучин болд нэг ингээд нэг хөрвөөдгөөрөө ч юм уу нэг юм дээр суммөрхөдсөн үү. Манайх бол энэ 100 ихэлсийн тэр ажлыг одоо хөшөөнийх нь ажил дуусж байгаа юм. Тэгээ ороод үлзий тулмгоотойгоо сайхан золгоод тий өөрийнхөө нэрийг хэдээс хэдэн он төрж үү гэдгээ хараад тэгээ сайхан хар шороон дээр хөрвөөд юм уу тэгээд хар шорогоо сайхан дэвсэд 100 настай сайхан ногоон ургамал тарчий гэдэг. Ингээл энэ ажлуудыг хийцээ шүү. Тэгээ одоо хүлээлгэж өгөн дөө. Ямар гоё юм бэ? Сумандаа төрсэн хүүхдүүдийн их барьсан ээжийг хүндэтгэн гэдэг. Тэгээд дээрэс нь тэр эмнэлгийн балгас усан байшин сэргэн гэдэг. Энэ одоо цаг үе дээр санхүүгийн хувьд бол өндөр асуудалтай. Энэ дөр бол одоо манай энэ шууны аж ахуй нээж сайхан туссан аж ахуй нэгжүүд байх. Эдрийнхээ буйнд ямар ч гэсэн эмнэлгээ босгоод тавьсан. Яагаад эмнэлэг босгох үндсэн шалтгаан болсон бэ гэхээр зэрэг одоо энэ Монгол орн даяар хөдөө орон нутгад ажилтдаг эмчүү боллоо. Эмч ажиллалаа гэхээр зэрэг эмчийг амьдруулах байргүй сумдууд. Тэрээс амьдрал дээр л боссон юм. Энэ эмнэлгийн балгасыг ашиглалтанд оруулах юм бол энэ хамгийн багадаа 10 эмч ирж ажиллаж болохоор 10 эмч совилогч суманд ирж ажиллаж амьдрна гэдэг бол энэ сумын эрүүл мэндийн асуудал бол хамгийн том үндсэн хөшүүрэг нь болчихж байгаа. Одоо нэг 4 эмч ирээд ажиллаж амьдраад энэ төр амьдарч байна. Манай сум чи өөрөө яг энэ олон улсын зам дагуу байдаг сум учраас зам тээврийн осол бол маш их гардаг. Энэ тийм амралтууд ихтэй учраас тийм дуудлаганд их явдаг. Тий. Тэгэхээр эрүүл мэндийн салбарт бол одоо ажиллах бол айгүй тийм хаширмаар юмуд ихтэй. Эмчнэр залуу боловс өвчин тогтооход бол маш хэцүү. Кинон дээр гардаг шиг нөгөө сумд шин эмч ирлээ. Сумынхаа арай нэг гайгүй багцаатай залууг тэр хоёрыг нийлүүлж тоонд авч явж байгаа юм. Хөөе нөгөө эрэгтэйд нь танилцсан наа түүгэнтэйгээ танилцаад тав гэдэг. Эмчээ тогтоож авах гэдэг. Яг л социализмын үед байдаг шиг юмнууд одоо хүртэл сумд байгаа шүү. Зарим нэг юмнууд нь ер нь бас нэг нари ухаан гарах. Бага. Би бас сумын өвчнөөс дахиад хэлээ сумынхаа асуудлыг л ярьж байгаа. Сумын өнгө үзэмжинд нөлөөлөд байгаа бас нэг юм байна энэ балгаснууд энэ байгаа ашиглалтаараа гуудсан энэ одоо ямар учиртай энийг засаа зажруулаад одоо яг сая эмнэлэг шиг ингээд эмнэлэг бол маш сайхан санагдчихэв. Одоо энэ манай сум чи одоо 26 онд 90 жилийн яваа тэмдэглэнэ. 90 жилийн яваа тэмдэглэхэд одоо банкука жаргал байхад 80 гарцсан улсууд. Энэ 90 жилийн бүтээн байгуулалтыг хийсэн улсууд маань ерөнхийдөө амьд сэрүүн удиржсэн улсууд нь байна шүү дээ. Энийг би юу хэлэх гээд байна гэхээр энэ 90 жилийн хугацаанд засварын бааз гэл одоо худалдаа бэлтгэлийн анги гэл одоо олон салбарууд байсан манай сум дээр. Энэс дандаа бүтээн байгуулсан улсууд баггүй. Энэ барилга байгууламжийг дандаа бүтээн байгуулцахад нь байсан улсууд. Одоо энэ политехникийн коллеж гэл одоо ярьж ин чинь 69 онд бий болсон одоо энэ бидний хэлдгээр одоо Темс маань одоо ингээ байж. Энэ улсуудын ингээ хийж бүтээсэн үр дүнгөө хөгжүүлсэн энэ сайхан барилга байгууламжууд тодорхойгүй одоо яг энэ улс орны одоо тэр ховчлол маягаар ингээд тухайн хүмүүсүүдэд очиод компаниудад очиод одоо ингээ балгас хэлбэртэй болцсон. Арчилгаа тордлогоо байхгүй болцсон ийм нөхцлүүд энэ сум орон нутгуудад бол олон байдаг. Би бас гайхацсан байхгүй. Энэ яагаад ингэж энэ чигээрээ байгаад идтiin. Эсвэл нураагаад эсвэл тэрийгэ засч болдгоо юм уу те. А тэнгуү тэр чинь одоо хувь хүн болоод аж ахуйн нэгжүүдийн хувийн өмч болцоод байгаа учраас яг шууд ингээд халдаад гэдэг юм уу өөрчлөө засаа залар ингээд бас нэг жоохон асуудлууд үүсэж байдаг юм байна. Тийм. Энэ бол тийм. Тэгээ би яг нөгөө угнаас л яриад байна л да. Энэ сайхан улсуудын энэ 24 машины гараж ч юм уу одоо энэ сайхан ажиллаж амьдарч байсан энэ нөхцлүүдийг одоо энэ улсуудыг харахад айгүй сэтгэлд нь хүнд хамаг залуу одоо бид нар шиг энэ залуу ич хүчтэй нас энд өнгөрөөц улсууд.
Тэгтэл одоо ингээл яг саяны таны хэлсэн шиг энэ улс орны асуудлаас болоод ховшлол хэлбэрт очоод тэгээ нөгөө улсуудад арчид тордохгүй хаяад яг хин дээр юу нь байгаа нь тодорхойгүй болоод ийм байдалтай болсон манай сумд нийтдээ 8 балгас байдгийг. Балгас болсон байшин. Одоо бид нар яасан бэхээр зэрэг яг энэ байшингуудын эзэн холбогдчдын тогтоогоод олоод сэргээлгээ ямар ч байсан үр дүнтэй явж байна. За. Тий. Одоо бүх барилга байгууламжуудын эзэн тодорхой болсон. Эхнээсээ юмнуудаа сайжруулад гадуур нь хашаа хороогоо бариад ингээд өнгөцсөндөө дараажилээс ингээд янзлнаа гэд. Сая бас нэг ковид мод гэсэн болоод эдгээр чинь бас яг нөгөө нэг ажил аваад шаардлага тавих үед бас улс дэлхийд яриад асуудал боллоо шүү дээ. Бэлтгэл ажил, иргэн аж ахуйн нэгжүүд маань санхүүгийн асуудлуудаа шийдвэрлээд ер нь 2025 оноос хойш манай энэ барилга байгууламжууд өнгөцсөндөө сайжрах хаа. Ер нь тийм шийдэлтэд хүрсэн. Ганц нэг шүүхээр явж байгаа асуудлууд бол байгаа бас. Цаг тухайн үед бол үнэхээр бас ингээд чанартай барьсан чулуун барилгууд. Альч суманд байж идэг. Альч газар байж идэг. Энийг бол одоо сэргээсэн зүйл гэж би харддаг. Тэр үндснээс за ер нь 40% сэргээгээл явж штэ одоо. Тэгээд тэрний яг ингээд эзэн холбогдогчийн тодруулаад одоо шаардлага тавих юм бол шаардлага тавиад те ингээд дараагийнхаа арга хэмжээг аваад явж гин гэдэг чинь бас маш зөв байгаа даахгүй. Тэгвэл бид нар ингээд мэдэхгүй мэдээлэл байхгүй. Хинийхэн чи, юуныхэн чи. Тэгэнгүүтээ сум орон нутгаас энийг ерөөсө хардггүй мэн, ханддаггүй мэн, өдөнд татдаггүй байна л гэж л зүгээр яг ингээд өнгөц харахад тэгж л бодогдчихл байсан л сэдв байна л да. Тэгээ одоо ингээд сошиал өндөр хөгжсөн энэ хүн болгон өөрийнхөө үзэл бодлыг ингээд илэрхийлж байгаа энэ цаг үед чинь. Гэхдээ энэ одоо тэдэн хонд байсан балгас яагаад сайжирдаг юм бэ гэх энэ шаардлагууд бол нийгэмд байгаа шүү дээ. Манай сум дээр байгаа. Балгас болсон байшингууд хүнгүй гэж байна гэж ерөөс байхгүй бүгд хүнтэй. Нөгөөдгөл нь ач холбогдол нөхөхөө байж гисэн. Бараг л яг таны хэлснээр адилхан мартчихсан шахуул явж байдаг. Зарим тийм шүү дээ манай 8 балгасны чинь бараг 4 тийм. Өө манай нэг тийм байдг штэ гэл. Тэгээ одоо эхнээс нь үлгэр жишээ болгоо тэр имлэгийн балгасыг сэргээхээр зэрэг нөгөөдөл чи ирч харчаад өө ингэж болох юм бэ. Тэгвэл манайх дараачлын нэгэ сайхан болгочноо. Манай сумын чинь нэг онцлог нь юу гэхээр зэрэг шугамшуулжийнхаа холболтод байгаа юм баггүй. Төвийн дулаантай, бохиртой. Бас аслагдсан сумдуудыг өгөх юм бол чинь даваа ихтэй сум. Хамгийн анхны усын цол авсан чинь Эрдэнэ билгийн ууган байрыг залуу шүү дээ. Тэг бүр яасан сайхан начин цолыг ямар сайхан бахархалтайгаар авсан нөгөө начны найраа маяа ямар ч тийм байхгүй ба. Гэхдээ одоо энэ жилдээ баттгаал харцаг боллоо. Тэгээ ууган намайг өсгө онгородгийн. Гэхдээ таныг бас ингээд байхад ингээд цол мол үрч чинь та тэр их танд их бэлгшээж байгаа шүү. Тэгэл ингээд элтийн одоо энэ хаяа сайтай гэдэг шиг байх гэдэг тий. Элтэд бас нэг залуу байдгийг. Манай сумд олон жил болсон залуу. Энэний охин нь болохоор зэрэг сая Олимпос тэр пара Олимпос мөнгө медаль авчлаа шүү дээ. Яваасыг бэлгшээгээл байгаа. Сумын жаргал зовлон гэдэг чинь олон төрөл байна шүү дээ. Одоо хогтой байх юм бол энэ хогоо цэвэрлүүлээч, хогоо аваач гэдэг. Яг суман дээр яг хог цэвэрдэг альбомчод гэж байхгүй. Одоо нэг муул бол гэдэг шиг л муу сайн бүх юм дээр л нөгөө засаг даргын бороо. Засаг даргын зөв гэдэг шиг тий. Засаг даргын албаа хаагч, тамгын газрын албаа хаагч гэх ингээд салбар нэгжүүлсүүд байгаа л да. Чиглэлийн ажлаа хийхээр яг одоо ч юм бол ийм болчих. Бүх юм нөгөө нэг сошиал одоо энэ утсаар үгүй энэ утас уухгүй хүн гэж алаад. Байхгүй тийм үү хүн гэж алаад. Тэг чинь. Ийм нийгэмд бид нар яг энэ цөв үед одоо амьдарч байна л да. Тэгээд юмыг дандаа ингээд буруу талаас нь одоо ажил хийдэг хүн гэж олдохгүй бай. Тий өдрийн цалингаа голдог ч юм уу. Яг одоо бидний хүүхд байхдаа ингээд манжин гараараа түүгээл ингээд мод чулуунд яваал усандаа явдаг ийм юм бол одоо байхгүй ш түнцэн. Тэгэл аль болох л ажлыг одоо хүнд хүчрийн гайхаал ингээд ер нь ажил жоохон муу болж байна да. Саяхан нэг сургууль төгслөө гэж сонсогдчихсэн чинь. Тийштэй би чинь сая аргагүй ихэн шаардлагаар сурж штэ гэж. Эдрэг сургуулийг эрх зүйч мэргэжлэр төгссөн. Яагаад вэ гэхээр зэрэг ерөөсөө л одоо дандаа шүүхийн маргаантай асуудал дээр бид нар ч нэг сумандаа энэ олон газрыг цуцлаа хийцэн
Энэ барилга байгууллагын дээр бас шүүхтэй асуудлууд байж байдаг. Тэгэл очиод оролцохоор зэрэг бид нар ч яг өмгөөлөгч биш шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэл яг л тодорхой хэмжээний мэдлэг дутаж шүү дээ. Сумд чинь хамгийн гол асуудал нь сумд хууль эрх зүйн мэрэгчлэн гэж байдаг. Тэр шүүх хуралд очиж оролцох хэрэгтэй юм байдаг байхгүй. Миний цавьд бол нөх хууль эрх зүйчд маань албан тушаалаа өөрчилсөн, декретээ аваа явуулсан гэдэг яг доктортой хуультай байсангүй ерөөсөө. Тэгээ аргагүй өрхөн сураад одоо энэ шүүх төрөж мэтгэлцгээд бүр бархаа байгаад бид нар чинь нэг өмгөөлөгч хөсөж яваад. Тэгээ сумаа өмгөөлүүлэл газраа хамгаалуулаад ингээ үзэж тараад эхэлсэн. 40 газар дээр явсан. Нэг газрыг сая төгрөгөөр гээл явсан. Өмгөөлүүлэх гээд. Тэгсэн чинь нөгөөтхийн маань одоо аудитын шалгалт ирээд энэ бас болохгүй нэ гэдээ одоо ингээл бэрхшүү ярина. Сум орон нутагта мэрэгжил мэдлэгээ эзэмшсэн залуучууд маань очиж ажиллаач, амьдраач. Заавал яагаад тэр ингээ утаатай гээл те дүгжрэлтэй гээл муулан тэнд ингээд бүгдээрээ шаваад байгаа юм бэ те. Сум орон нутгийнхаа хөгжилд бас хувь нэмэр оруулаач гэд. Одоо багш гэдэг мэрэгжил бол үнэхээр сайхан юм байна. Би бол одоо бас үнэхээр сайхан юм байна гэж хараад байж байгаа. Манай ангийн үе янз орлоо багш одоо багийн ангийн багш. Тэгэл одоо бидний төгсгсөн багш, даваа төвшин багш, дунд ангид нь одоо инх шаргал багш одоо бид ч бас дараа зэрэг байж үзлээ шүү дээ бас. За. Тэгээд үнэхээр сайхан. Тэгээ багш нарыгаа бас хайрлахгүй, хүндэтгэхгүй байхын арга байхгүй. Энэ жарлаа багшаа хүртэл ингээ харахаар хайр төрдөн шүү дээ. Ямар гоё бичгтэй вэ манай багш Монгол бичгээр янзын сайхан гоё бичсэн шүү. Бид нартай цугс сурсан шүү дээ. Тухайд. Тийм үү? Одоо багш өөрөө би бас ярилцчихлээ. Оройн үг холбохыг сурчаад маргааш та нар заадаг байсан шүү дээ Монгол бичгээр гэдэг. Нөгөө цаанаас нөгөө боловсролын бодлогоо өөрчлөгдөнгүүт чи дахиад нөгөө хүмүүс чинь боловсрох хэрэгтэй болоод гисэн юм шүү дээ. Би бүр долгын багштай баярлалтай шүү дээ тэр. Тэ хүүхд ингээд нэг ясна бичээг үзэрлэгт байж хат наа ингээд ингэсээр байгаа тэр хүүхдийн хорог засаад гişгэн болгох чинь гэдэг чи яасан сайхан буянтай. Сайхан үбэ гэд сайхан үнэлтэй манай далгар багш бол яа. Одоо манай ээж битээр эсрэлийн анги багш. Танай ажиллагаа зэрэг бидний дунд ангийн багш. Тий. Одоо ямар ч хоёр ээжээрээ дамжаал хоёлаа одоо ингээл боловсрал 10 жилийн боловсрал сургуулийн өмнөх насны боловсрал эзэмшсэн биш. Тий шүү дээ тий. Сайхан ээжүүд, бахархалтай сайхан ээжүүд нөө сум орон нутагта хийсэн ажилтай сургууль мөжүүлэгч хүмүүс. Бас сайхан шүү тий. Ер нь бас их сайхан мэрэгжил. Тэр хүмүүсийг ингээ харж өссөн нөлөөлөл гэдэг чинь маш чухал юм байгаа даахгүй тий. 10 жилээ ярьсан чинь нэг дурсамж санаанд орчлоо. Манай ангийнхаа ус уулзхаралдаан дээр ёо манай ариун болчихсон. Ямар сахилгагүй хөвтэйсэн гэж санаж байна. Чи урнагийн үсийг хайчил. Үгүй чи яагаад үсийг хайчилчихж байгаа юм? Зүгээр ангийнхаа охины үсийг цап гэж хайчилчдаг дээ. Тийм сахилгагүй хтэй дээ. Стайлт. Тэгсэн дараа нь амар инэттэй тий. Урнаа ч нөөрөө тийм айгүй гоё тийм солонгосон урт шарвстай гоё юм урт шарвстай гоё хүмүүс нь тий. Скотч гэдэг юм чи анх үзэж байгаа байхгүй. За скотч гэдэг хаталцлаа. Тэгээд нөгөө урнаагийнхаа ингээд сайхан үснийх нь ард нь сууж агаад хайчилж агаад скотчн дээр наагаад ингээд сахал болгох шүү дээ. Бодлохгүй байсан юм яасан урнаач нөөрөө баг хичнээн ахтай. Хитэ ахтай вэ? 7-8 ах байна уу ч айлын ганц хүмүүс юу вэ? Чи бүр хамгийн буруу үнэ олж чи сахлын материал цуглуулсан байгаа байхгүй. Маргааш нь ахын нэрээ тонгоогоод ус хусаа хийсэн шүү дээ. Хичээл орж исэн чи ингээд сайн мань огш орж болох уу гэл бид нар бүгдээрээ намгүй ингээд гайхаал харж исэн зүгээр орж ирээл тонгоогонгуудаас сап гэж чиний үсийг хайчилчаал тэгэл гараа явцсан тий. Чи урнаг үсийг хайчилж идэг бас л. Одоо тэгэл одоо хүртэл ярих юм те. Харин тий одоо хүртэл ярина тий. Бид нар ахынх нь орж ирж бас үс хайчилсныг бүгдээрээ ярина. Нутаг орондоо ирээд гол усныхаа уул усныхаа хажууд дээрээс уусан ч үнэхээр нэг тийм нэг энерги аваад тайвшраад их сайхан санагдчихлаа. Тэр сүүжийн аман дээр хоёлаа чи бүр арга 50 60 нас 60 70 жашаа би 50 60 настай хоёр гөгшин ингээд нарлаад голын чимээ сонсоод сууж байгаа юм шиг бүр ингээд нэг тийм сони юм 50 байдалд орсон тий. Газар усны энерги бас байх шиг байна. Тийм бэл. Тий. Үнзэм бэл. Гол харцлаа л айгүй урсч. Надтай цаг зав гаргаж уулзсанд баярлалаа. Найзын уулзалт гээд контент
хийж байхад минь намайг хийж байхад бүр чамайг оруулахгүй байвал одоо бүр арга алдсан гэдэг шиг одоо миний сэтгэл дотор тийм л үнцэнтэй хүн л дээ. Баярлалаа. Маш гоё. Сонсоход айгүй гоё. Одоо ер нь одоо би өөрөө ч тийм хүн юм уу? Ер нь жоохон хүмүүсийн одоо энэ сошиалар ч юм уу жоохон балбалдаг хүний нэг л дээ. Гэхдээ нэг хүн бас аятайх юм хэлээч сэтгэл сайхан болоод явчихдаг ерөөсөө тийм. Батрангуу. Одоо дарга дээр одоо улсын ерөнхийлөгчийн хажууд ажиллаад байж байгаа чинь ариун бол тэгэл дарга дээр далан дээр ингээл нэг алгачихсан тэр өдөр бүр хөнгөрөө. Бором ороод мэдгүй нэг л тийм хүн ер нь тийм сэтгэл ярьсан шүү. тэглээ. Сэтгэлээ сайхан байх тийм. За найстаа баярлалаа. За. Маш олон жил урт удаан хугацаанд найзлаад нөгөө нэг түрүү хоёлаа сүүчтэр нэг 50-60 настай гэдэг шиг тий тэр зураг л харагдсан шүү. Одоо тэгэн шүү дээ. Хоёлаа зураг 10 жилийн зургуудаа түүжээн гот одоо энэ цаг үеийн зураг байна. Тэгээ Ахмед гэл дэшээ. Тэр шүү нөгөө бусад бас найзуудыгаа цоглуулчихсан. Өнөөдөр бид хоёр уулзж байгаа ч гэсэн 10 жилийн анги юм маш олон найзууд байж байгаа тий. Тэгээ хэдүүлээ өнөөрөө нас тогтчихсан сүүжийнхээ аман сайхан уучна дурсаад эмээлдээд бужигнаад сууж явах юмсан. За сайхан.